Гадаад мэдээний дараагийн хэсэгт оръё. БРИКС-ийн өндөр дээд хэмжээний уулзалтаар Хятадын гадаад хэргийн сайд Ван Ий инхүү хэмэл оюун ухааны эрсдлийг сануулгатай зэрэг цайд Америкийн нэгдсэн улсын технологийн томоохон компанид асар том хэмжээний ажлаа салах үзэгдэл гарч байна. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын Oracle корпорац үйл ажиллагаанд хэмэл оюун ухааныг өргөнөөр нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор 2026 оны санхүүгийн жилд нийт ажил хүчнийхээ 13% буюу 21,000 орчим ажилтнаа цомтгосон болохоо өчигдөр олон нийтэд зарлалаа. Oracle компани тайланд дурдсанаар 2025 оны мөн үед дэлхийд даяар 162,000 ажилтнтай байсан нийт ажил хүчний тоо 2026 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар 141,000 болж буурчээ. Ингэснээр тус компани ажил хүчний сүүлийн 4 жилийн хугацаанд анх удаа 150,000-аас доош орж буурсан тохиолдол болж байна. Энэхүү түүхэн том хэмжээний бүтцийн өөрчлөлт, ажлаас халагдсны тэтгэмж болон бусад нөхөн олгуурын зардалт компани өнгөрөгч санхүүгийн жилд нийт 184 тэрбум Америк доллар зарцуулсан байна. Энэ өмнөх онд энэ төрлийн зардалт ердөө 374 сая доллар зарцуулж байсантай харьцуулахад даруй 5 дахин өссөн өндөр үзүүлэлт юм. Удирдлагуудын зүгээс уг цомогдохлыг бүтээгдэхүүний шинжилэлт, стратегийн шилжилт, мөн хэмэл оюун ухааны автоматжуулалттай шууд холбон тайлбарлаж байна. Oracle-ийн энэхүү халаас илгээн зөвхөн нэг компанийн асуудал бус, харин хэмэл оюун ухааны хүний ажлын байрыг хэрхэн булааж байгааг харуулах технологийн салбарын нийтлэг бөгөөд түгшүүртэй дүр зургийг харуулж байна. Технологийн салбарт ажлын байрны цомогдохлыг наривчлан хэмдэг Layoffs FYE цахим хуудсын хамгийн сүүлийн мэдээлэлээр зөвхөн 2026 он гарснаар өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 196 технологийн компани нийт 119,800 гаруй ажилтнаа гудамжинд гаргаад байна. Хүний нөөцийг хэмэл оюун ухаанаар орлуулах энэхүү шилжилт нь хөдөлмөрийн зах зээлд өрдөн байгаагүй том айдас болгоомжлыг бий болгож байна. Эдгээр Oracle компани хүн хүчийн энэхүү олноор нь цомгодгож зардлаа хэмнэхийг хичээж байгаа ч нөгөө талд хэмэл оюун ухааны дэд бүтцийн өршөөдгүй өрсөлдөөнд тэсэж үдэхийн төлөх асар том хөрөнгө оруулалтыг хийсээр байна. Үүлэн тооцоолын зах зээлд өөрийн хүчтэй өрсөлдөгчд болох Amazon, Microsoft зэрэг компаниудтай энэ зэрэгцхийн тулд OpenAI болон Meta компаниудтай дата төвийн авраг том гэрээнүүдийг амжилттай байгуулсан байна. Гэвч бэлэн мөнгөний асар их урсгалаар төслүүдэд хялбархан санхүүжүүлдэг дээрх технологийн аваргуудаас ялгаатай. Oracle компани энэ бүх нөхцөл зардлаа нөхөхийн тулд их хэмжээний өр тавих шаардлагатай мөнгө тулж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж онгарснаас хойш компани хувьцааны ханш 10 орчим хувиар унахад хүрээд байна. Компани удирдлагууд энэ сарын ихээр тайлагнахтай ихэрж буй шинэ санхүүгийн жилдээ дата төв болон хэмэл оюун ухааны дэд бүтцээ хөгжүүлэхэд зориулж ойролцоогоор 70 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг зардал гаргахаар төлөвлөж байгаагаа зарласан. Энэхүү асар их санхүүжилтийн хэрэгцээг хангахын тулд Oracle компани хувьцаа болон өрийн бичиг гаргах замаар зах зээлээс нэмэлт 40 тэрбум Америк доллар татгаар ажиллаж байгаа бөгөөд үүнд нь хүн зарсан 20 тэрбум Америк долларын шинэ хувьцаа гаргах хөтөлбөр мөн багтаж байна. Энэ технологийн аваргууд хэмэл оюун ухааны уралдаанд ялахын тулд хүний нөөцөө золиослж хамаг хөрөнгөө техник дэд бүтцэд чиглүүлж буй нэгэн тод илэрлэл болж байна.